Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Математикийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Ээж аав та бүхэн хүүхдүүдээ хичээлд нь бэлтгэн дэвтэр, ном, үзэг харандааг нь бэлтцгээгээрэй. Бид өмнөх хичээлээр Баяраа хүү, Саакийн нохой хоёртой хамт тоглон дугуй төрсний тухай мэдж авсан. Баяраа хүү, Саакийн нохой хоёртой тоглоход бөмбөг ийм дугуй төрстэй байсан. Дугуй төрстэй байсан. За хүүхдүүд хэдэн ширхэг дугуй байна? Дугуй төрс байна. Хамтдаа тоолцгоё. 1 2 3 4 5. Энд 5 ширхэг дугуй төрс байна. Тэгвэл өнөөдөр бид дахин нэг шинэ төрсний тухай мэдцгээх болно. Энэ бол дугуй төрс. Эдгээр зүйлсийн аль нь дугуй төрстэй адилхан бэ? Мэдээж энэ бол бүгж дугуй төрстэй адилхан. Энэ бол дугуй. Мэдээж зургийн жааз. Энэ бол дөрвөлжин дүрс. Хүүхдүүд та бүхэн саяны шинэ хичээлээр дөрвөлжин дүрс, дугуй дүрс ямар хэлбэртэй байдгийг үзэж танилцсан байх. Одоо харин ээж аав та бүхэн хүүхдүүдэд туслаад гэрт байгаа эд хогшлыг дугуй болон дөрвөлжин дүрсээр нь ялган өгч заалгаарай. Жишээлбэл тогоо, аяга, тавг дугуй хэлбэртэй, харин зурагт, ширээ, хаалга цонх дөрвөлжин хэлбэртэй гэдгийг ялган хүүхдэрээ хэлүүлээрэй. Одоо бүгдээрээ самбарт байгаа дугуй болон дөрвөлжин дүрсүүдийг хамтдаа ялгаж үзцгээе. За анхаарлаа нааш нь хандуулаарай хүүхдүүдээ. Самбарт байсан дүрснүүдийг багш нь дугуй болон дөрвөлжин дүрсийг тус нь англан ялгаж нэгтгэсэн байна. За одоо самбарт харин дан дөрвөлжин дүрсүүд үлдсэн байна. Дөрвөлжин дүрс хэд байгааг хамтдаа үзцгээе. За 1 2 3 4 5. За хамтдаа дүрсээ тоолцгоё. 1 2 3 4 5. Бүгд 5 дөрвөлжин дүрс байгааг та бүхэн харж байна. За багш нь хүүхдүүд та бүхэндээ даалгавраа өгье. Энэ даалгаврыг өгөхөд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо маш чухал гэдгийг сануулъя. Та бүхэн хүүхдүүдээ аваад дэлгүүр явах, заах явах, гадаа тоглох болгоно гадна байгаа зүйлсийн дугуй болон дөрвөлжин дүрсийг хэлүүлж хүүхдүүдэд дугуй болон дөрвөлжин дүрсийг дахин давтан тогтоолгоорой.